Хүн бүхэн ялгаатай. Зарим маань гүйж чадахгүй, зарим хүн ярьж, сонсож чадахгүй, заримдаа бодож чадахгүй ч хүн байдаг. Харин бид энэ ялгаанаас үл хамааран бүгдээрээ адил хүн. Хүн бүхэнд амьдрах, сурч хөгжих, чөлөөтөө зорчих эрх бий. Энэ эрхийг эдлүүлэхгүй араас чангаадаг саадууд бас бий. Хүмүүсийн сөрөг хандлага, орчны хүртээмжгүй байдал, мухар сүсэг, хүртээмжгүй боловсрол, хэрэгждэггүй хууль дүрм зэрэг саадууд арагш татдаг. Эрх маа бол тэр саадуудтай тэмцдэг нэгэн. Хүн бүхэн төрөхтөөл эсвэл эхийн хөвлөд байхдаа өөр өөрсдийн гэсэн эрх маатай байдаг. Эрх маа заримдаа хүч хүрэхгүй саадуудтай тулгардаг. Хэн бүхэнд дотроо байдаг эрх маагаа мэдэрч сэрээх, хүчрхэгжүүлэх, эрх мэдэлжүүлэх, чадвархжуулах нь маш чухал үе шүү. Үүнийг мэдрэхэд маш амархан. Энэ бол байж болшгүй зүйл. Үүнийг өөрчлөх ёстой. Хүн бүхэн сонголт хийх боломжтой байх ёстой гэсэн бодол танд орж ирдэг үстэй. Энэ тохиолдолд та өөрийн дотоод хүчээ мэдэрч, өөрийнхөө болон бусдын өмнөөс дуугарч чадвал та олон найзтай болно. Ийм олон найзууд дэмжигчтэй болохын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Өөртөө итгэлтэйгээр саадуудын өмнөөс сүрэн зогсоогоорой. Өөрт ирсэн боломж хүрийг алдахгүй ашиглаарай. Бусадтай хамтарч ажиллаарай. Тэгвэл та өөрийн болон бусдын хойноос татаж байгаа саадуудыг айлгаад л явуулчих нь. Тэр хэлээгүй юу? Тэд зогтчихлаа. Эрх маа ба түүний нөхдүүд найзаагаа бэрхшээлийг ялахтан тусалж түүнийг өндрөөс өндөрт хөөрч хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгожээ.